Жишээ та нэг юм дэлгүүр ажиллаж байгаа гэж бодъё те. 80 м2-ийн талбайтай түрээслээд ажиллаж байгаа. Нэгэн зэрэг хідэн хэрэглэгч орж ирж үйлчлэгийг чинь авч чадах уу, бүтээгдэхүүнж үүсгэх гэж орж чадах. За ойролцоогоор нэг 30 лирэл дүүрч штэ баг нэгэн зэрэг. Тэг 30 хүнд та үйлчлэхэд бол хэдэн худалдагч хэрэгтэй. За касс дахиад нэмэх болно. Ложер дараалал үүсч эхэлнэ. Яг энэс илүү ийм өөртөг зардал өндөр хязгаарлагдвал боломжноос илүү их боломж онлайн орчинд байгаа байхгүй. Тэр нь нэгэн зэрэг тань дээр 100 мянга 10 мянга хэдэн зуун мянган хэрэглэгч ингээд тань дээр захиалга өгч чадна гэдэг та. Та ингээд бүр хязгааргүй метр квадрат талбайтай онлайн орчинд дэлгүүр ажиллаж гэсэн. Маш олон каста гэсэн үг. Дэлгүүрийн бизнесээс ялгаатай тал нь тэр байна. Нэгэн зэрэг тэр хэдэн мянган хүнд хэдхэн секундын дотор та үйлчлэг үзүүлж чаддаг. Хэдхэн секундын дотор таны дэлгүүр ямар ч очор дараалалгүй маш олон хүний хүсэл шаардлагыг хангаж чаддаг.